Хэзээ нэгэн цагт нисэж магадгүй шалтгаал юм шиг. За ер нь бол үйл ага идлээ явж байна хэдүүлээ. Йоо. За яг одоо сайхан мэдээ өргөх чинь тэр нь юу вэ гэхээр үнэхээр сайхан гайхалтай мэдээ. 1000 subscribers-тай болсон байна. Тэгээд check room-ыг дэмсэн 5000 баярлаа. 8 дугаарын дараа бид бүхэн 1000 сабтай боллоо. Yeah. За энэ бол манай багийн толгойн амжилт юм аа. Йоо. Тэгээ хөдөлмөр явдаг шүү. Бид хоёр тэгээ 8 дугаар гэж бодоо. За яг уу ер нь бол их дугаар бичээгүй гэхдээ ер нь бол чанартай шүү. Мааха дуулан чанарч явна. 8 дахь дугаараа тавханд чек руу хурж бай. Ёо. За ерөөдөө бол нийслэлд гарсан шийдвэр нийслэлд гинэ. Би бүрийн нийслэлийг амар хоббитой болчлоо ухах. Монгол улсад гарсан шийдвэр. За Монгол улсын бүх газар нутгууд ер нь гарсан шийдвэрүүдийг ер нь ингээ багцлж ярьдаг хүн болчлоо би. Тэгээ өөрөө ингээ судлах шаардлагатай байд юм байна. Сонирхолтой байд юм байна. Тэгээд иргэний нийгмийн орон зай бас амар хэрэгтэй гэж харж байна. Бас гоё юм болд юм биш үү Монголд чинь. Тэрийг хэрнээ олж мэддэг, тэрэн дээр анализ хийдэг байх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ ер нь нэг иймэрхүү агуулгатай контент болоод байгаа. За иргэний нийгэм, тэгээд ер нь нийслэл, засгийн газрын шийдвэрүүд, за тэгээд сонирхчнуудыг ер нь багцлаад таг хүрчихэж байгаа. За хамгийн сонирхолтой зүйл бас нэг юм олж уншлаа. Тэтгэврийн насныханд 10 сарын зээл 24 сарын хугацаатай хүүгөө олгоно гэсэн тийм шийдвэр гаргасан юм байна. За энэ нь болохоор юу юм гэхээр тэтгэврийн насны бизнес эрхлэгчдийг бол дэмжиж байгаа юм байна. Тэгээ гол нь танд гэхдээ бизнес айдиа авах хэрэгтэй, бизнес санаа авах хэрэгтэй. Хичнээн тэтгэврийн насных байгаад та санаагүй бол бас энэ зээлийг өгчихгүй юм байна. Гэхдээ 10 сая төгрөг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэсэн. Гэхдээ яг энэ 10 сая бол за хэрэгтэй үндэ мэдээж хэрэгтэй шүү дээ. Энэгээр юм ихлүүлж болох байхаа магадгүй одоо дэлхийд гарсан бизнес одоо нээгдэх юм билээ хэм мэдлээ те. Бас тийм гоё юм хэрэгжүүлж байгаа бай. За нийслэлийн 12 байршилд 70,000 м2 газрыг явган үний замыг Чулуун автангаар солино гэсэн юм ёо. Дахиад ёо. Манай хотыг ерөөсөө Улаанбаатар биш Чулуунбаатар гэж нэрлэж болох юм шүү те. Бүх юм чулуун те. Боржирн чулуун, автан чулуун. Ер нь л чулуугаар л бүх юмыг шийдээл. Ер нь чулуулаг хот болж Чулуунбаатар хот. Тэ одоо мэдхгүй тэгэл ямар нэгэн одоо өнгө төрх гоо зүй гэсэн тийм байхгүй тэгэл баахан юмнуудын чулуунуудыг хуулж аваад солиол. Тэгэл энийгээ дахиад хугараал унгууд нь дахиад сольдог те. Энэ их мөнгө, энэ их одоо төсөв зарцуулалт бол утгаа алдчихин дүү. Нямбаатар, Чулуунбаатар, Улаанбаатар гэдэг баатруудын хот болох юм уу хэдүүлээ. Баг тэрэн дээр биш үү? Баатрийн хот, Чулуунбаатар хот. За дахиад нэг ийм шийдвэр гарсан. Өмнөх дугаар дээр би хэлжсэн 4 сарын 1-ээс эхлээд явган үний замаар скутер явахыг хөдөлнө гэсэн. Скутер гэдэг дээр нөгөө эко байк, майк, юго мов орчиж байгаа шүү дээ, тий. За тэгээд ямар ч шийдвэр нь бол гарцсан. За цаг нь бол болцсон 4 сарын 15-наас хойш ер нь бол яваад эхэлсэн байгаа. За зохицуултыг нь хийж эхэлсэн байлаа бас. За яг замын цогтой биш ээ тэр нэг зохицуулагчд байсан. Нэг тийм замын цогтойгийн хувцастай нэг тийм хүмүүс байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүмүүс маань ер нь бол зохицуулт хийгээд лээ. Нэгдүгээрийг нэгээр зорч, нэгдүгээрийг нэгээр зорч гээд явгууны зам дээр явж байгаа хүмүүсийг скутертэй болоо юутай хүмүүсийг тийшээ оруулаад байлээ. Тэгээд одоо явгууны замаа солиод боржуураас солиод чулуун автангаас солиод байгаа юм чинь ягаад нэг юм яг юм байк явдаг зам хийж болох байгаа юм бол доо гэж бодоол өрөвдөлтөө юм аа. Тэгээ яг ийм хий гэхээр нөгөө нэг хүнийхээ замаас хасаад явгууныхын зам нь алга болоод дугуун замгүй болоод машины замгүй болоод нэг зам нь нарийсаал хоорондоо алцаа шахалцаал дуусгах. Гэтэ ямар ч ийм нэг зохицуулт бол гарсан сайн хэрэг. Тэгээд хэр хэрэгжүүлж мөрдхийн байгаа мэдгүй бас асуудалтай. Би өөрөө бас нөгөө эко байк майк скутер айгу унах дуртай. Ягаад гэвэл үнэхээр энэ хотын хэмнэлд ойрхон газар хурдан очих шаардлагатай үед бол тэгэхээр хэрэг болдог. Тэгээд явахаараа скутертэй хүмүүсийг үзэн хадаад скутертэй явахаараа явах хүмүүсийг үзэн хадаад автобусаар явахаараа эдгүүрээр энд орсон машинуудыг үзэн хадаад машинаараа явахаараа автобуснуудыг үзэн хадаад ер нь би нэг үзэн хадсан ямар сонио хот болж байгаа бити би нэг үзэн хадаараа би нэг хүндлээд яваарай маахаа. Ямар ч зохицуулт гарсан зохицуултын дагуу хэрэгжүүлээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Би ч гэсэн өөрөө тэгж хичээж байна. Баярлалаа. За бид бүхний мэдж байгаачлан шинэ засгийн газар байгуулагдсан байгаа. Бидний одоо шинэхэн сайд, ерхий сайд маань ажлуудаа ер нь ханцуу шамлан орсон байлаа. Тэ? Ханцуу шамлан орсон. За би нэг юу үзсэн? Видео үзсэн. Ер нь ерхий сайдын олон нийтэд харилцаа албах юм уу да тий. Тэр нь бол бас гоё шинэлэг залуучууд орсон юм шиг байна. Аим гоё нөгөө нэг дандны сайдтай
видео коллоор яриадсан. За сайн байна уу гэлээ. Нөгөөд нь амар бялдага даргаа маргаа гэж юу. Зүгээр л гоё ярил та бороонуудаа. Та нар ягаад тийм бялдага байд юм бэ? Даргаа. Гэсэн дарга гэдэг үг чи амар тийм социалист үг те андаа. Дээр үед л нэг хүнийг харахаараа ингээл бялдагтай хүнийг даргаа гэлдэг. Сайн. За ямар ч дамжны сайттай засгийн газрын тэргүүн маань одоо ярьсан байлээ. Казахстанд уулзалтаар явсан. Тэгсэн яас дундуур нь хөөрхөн жоок мөг хийгээд. Ер нь ингээд репортоо ингээд авчвал зүгээр юм биш үү? Видео коллоод. Нөгөөдг нь амар бэлэн ингэсэн сууж мууждаг наз. Бараг уцаа гаргаж ирээ. За одоо дарга залгана гэд ханцуугаа ингэсэн. Нөгөө ханцуугаа шамлцсан. Тэгээд ямар ч нөгөө нэг Казахстанд очиж уулзалтууд хийсэн байлээ. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг түлшний үнэн одоо өсөх гээд байгаа шүү дээ. Ер нь бид чинь хараад шүү дээ. Энийг бол бүгд мэдэнтэй андуудаа. Бид чинь нэг хойд аваасаа хамааралтай шүү дээ. Айгүй хэцүү шүү дээ. Тэгэл цахилгаанч тэр бензинч тэр бүх юм ингээд дарамттай тэгснээ амар. Ямар ч үнийг өсөхгүй байх тал дээр авч үлдлээ, тохиролцоонд хүрдлээ гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол дэлхийн нийтээрээ бол яг шатхууны угсаа хямралд орцсон байгаа гэдгийг ойлгож байгаа. За одоо энэ сэдв бол үнэхээр өлөг болж ин дөө. Бензин эколог бари мэри цахилгааны эрчим хүчний тусгаар тогтнол олъё гэдэг. За ямар ч нөгөөний сайд маань явсан бензиний үнийг өсөхгүй байх талаас нь ярьсан. Хойноос нь ерхий сайд маань залгаад асуусан гайгүй хилцээрүүд хийсэн байгаа. Гол нь Казахстан дээр очиж хилцээр хийгээд байгаа тий. Казахстан ч айгүй том тийм транзит улс болчиход байгаа л да. Бид нар чи уул нь бас транзит их орн болно гэж яриа л дээ. Энэ бол амар урт сэдвээ. Уул нь хойд хилээс урд хил рүү замын үд сэлэн хүртэл 1100 км энэнгээр ингээд транзит тээвэр хийчихвэл амар манайх ашигтай болох гэдэг байхгүй. Ямар дали юм ярьж байгаа. Гэхдээ ер нь бол зам тээврийн сайд ярьсны зам тээврийн сайд тэрийн дамжны сайдын ярьсныг бодохоор бүр инээ төрөйдэн Казахстан дээр хилцээр хийгээд тэгснээ өсөхгүй байх тал дээр авч үлдчих чадлаа гэдэг амар баяртай байгаа. Бид ч уул нь нэг хараат бус байчмаар ахын бүрэн эрэхт тусгаар тогтнос уус үстэй тэгэл тэнд очиод нэг амар хэцүү байдаг хаа тий томчууд нь ярихаар нэг юмгүй айлын хүүхд очиод бүлтгэнээл ийм байна уу тийм байна уу гэж гуугаал гуйлагчлал өөртөө бол потенциал амар гайхалтай арт хүн байгаад. Тэгтээ тэгээд одоо сайжрал байгаа юм шиг байна. Тэгтээ шинэ ерхий сайдын маань олон нийтэд харилцах албан бол амар өөрөөр ажиллаж илээ шүү. Тэгээд хитрхи реклам зөмөрчгүйдээ өгчүүлээ. Тэгээд ямар ч гайхалтай их шийдвэрүүд гаргаал явж байгаа. За тийм ярьсан. За ер нь бол үйл ага идлээ явж байна хэдүүлээ. Нэр татвар айхтар нэмэгж шүү бороонуудаа. Энийг бол за хуучин ерхий сайд. За нөгөө нэг оцгор ерхий сайдын маань үе шүү дээ. Одоо огцрох амархан ерхий сайдын маань үеэс одоо бол татварууд амар нэмэгдсэн байгаа. Би бүр ингээд гайхаал байна. За юу нэмэгдсэн бэ? За бидний одоо тогны үн нэмэгдсэн. 85% нэмсэн. Вау. Дулааны үе 85%. Вау. Яа, автомашины татвар 300%. Пүү. Яах ёстой юм би. Гайлын татвар 20%. Пүү. Ямар ч юм дээ. Нийгмийн татвар 26%. Яа. Газрын төлбөр 45% нэмэгдсэн. Агаарын бохирдлын татвар 50% нэмсэн. Oh my goodness. Усны төлбөр 66%. Яа. Нэмэгдээгүй юм байна уу? Гайлын татвар. Юу вэ? Гайлын татвар хятад зориулж цемент 3.0 болсон. Үндэсний үйлдвэрлэлийг ерөөс дампуурлсан биз дээ. Ямар ч юм дээ энэ одоо үний бодлого татврын бодлого гэж манай улсад юу байд юм бэ? Би энийг сайн судалж байна. Үнэхээр нэр иргэний нийгэм гэдэг бол амар хэрэгтэй хүчтэй байх орон зай юм биш андуудаа. Та нар энийг судлаасаа гэж хүсэж байна. Бүх юм ингээл үнэн нэмэгдээл. Тэгэнгүүтээ одоо ингээд шинэ засгийн газар гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ өмнөх сайдууд нь үгүй энэ сайдын үед угаасаа энэ салбар нэм дампуурсан байсан. Би бараг одоо ингээд хэцүү байгаа юм гайгүй болгож ийн гэж яриад л байгаа юм. Эрчим хүчний сайдаар ч нөгөө нэг хүн намын ахгүй очсон шүү дээ. Тэгсэн чи ярьж л хэлээ. Ер нь чойж сайдын үед эн чин салбар чин дампуурсан байсан. Би одоо энэ ч одоо яах юм гэсэн ухааны ярил бүгд л одоо нэг шалтгаан тойчвол тэгээд өөрчлөх гэж сайжруулах гэж гараагүй бол тэнд юу хийх гэж та нар гарсан юм бэ? Яг асуудал хэцүү юм бэ. Ер нь бол бүх зүйлийн бүх хэрэглээний үн нэмсэн. Би сая бүр үхрийн махны баг үнийн судалгааны гайхамшигтай доктор болох гээд байна. Үхрийн мах сая ороод завхраад авсан чинь 60к-гаар нэг 2 хил төрөхгүй мах авлаа. Тэгээд тэрийгээ яад юм блэ би үхрийн мах идэхээс бүр хайрлаад би бүр амар турсан шүү дээ. Андуудаа харж байна надаа амар үхрийн мах идэхээр угаасаа мөнгө амар өргөдөөд байгаа болохоор таны цээж идээд байгаа. Таны цээж нь ч бас амар үнэтэй болсон байлээ.
Өхрийн мах 37 болцсон байлаа сая зах дээр ороод авсан чинь. Хүчин жоход дээр очсон чинь 34 мөрөвтэйсэн баха. Хизээ юм байсан юм бэ? Би бүр гайхаад байна. Одоо ер нь бол бүгд л нэмэгдэн өснө. Ер нь одоо бэлтгэлтэй л байх юм байна. Тэр хэмжээгээр одоо тэгэл бидний дотрын одоо сайдуудыг ер нь баг махны үнд барьснаар нь магтмаар юм байна дөө. Хоолны фестивал. Йоо бөөлжсөн шүү дээ. Йоо. За нийслэлээ. Энэ фуд фестивал нэртэй энэ одоо яг хаанаас ийм төсөө гараад ийм амар том асар оруулж тань барьсан юм бэ ёо. Йоо, үнэхээр өнгөрсөн жил нэг хачин хамтгүй буддаатаа гуурга гандагийн лам нарын хийрсэн лавшаа гэсэн юу байваа тэр нэг. Энэ жил дээрээ үнэхээр бас хог юм байла. Сая фуд фестивал орчоод ирлээ. Тэгээ би яг нөгөө нэг хөөрхийн нөгөө бизнес эрхлэгчтэй дэмжих гээд орж байгаа байхгүй юу? Өхрийн мах ямар үнэтэй хэлээд та нар мэдэн шүү дээ. Би 60к-аар сая дүүтэйгээ хоол идлээ. Тэгсний оронд 60к-аар 2 хил мах авах байж яа бүр бодохоор уур гэдэг. Сая нийслэлийн зохион байгуулж байгаа тэр UB фуд фестивалд очлоо. За тэгээд мэдгүй утга нь би юусоо ойлгосонгүй. Байдаг нэг нөгөө нэг ресторанууд чинь хоолны газрууд чинь тэнд очиод порцоо багсгаал үнэ нэмэл хоол болгоцсон биш үү. Тэгээ манай иргэд хөөрх юм аа, сэтгэн цайлга юм аа, тэндээс нэг юм олоод очиод аваад идээл яхаа. За би ямар газар орсон нь бол хилээд яах вэ? Үнэхээр хоолнууд нь нэрээ, үнэхээр амтгүй, үнэхээр суг байлаа. Йоо, одоо бүр тэр нэг сонио хоолны хамт бүр цэжин дээр гарч яг бөлж гээд байна. Амар мяа хоолтой байна нэрээ. Энд чинь амар фуд фестивал гэдэг амар гой ингээд тухайн орны догооч нэрээд гоё юм хийгээд нэг тийм ямар ч фестивалийн шинж чанаргүй нэг хідэн бүүтэн дээр очиод баахан бизнес эрхлэгчд нь хоолныхаа үнийг нэмэл хачин болгоод зарцсан биш үү. Эсвэл эдрийг гоё дэмжиж өгөх нь яасан бэ? Амар үнэтэй татвар аваад байгаа юм, амар үнэтэй талбайн түрээс аваад байгаа юм шиг байна. Би бол ойлгохдоо тэгж ойлголоо. Тэгэл голд нь ингээд суудсан тэгэл за эрүүл ахуй махуунч дүүрчээ тэгэл гайгүй байгаа л байлгүй дээ. Гэхдээ фестивал гэдэг утга нь юусэн байхгүй байна. Тэрний оронд зүгээр гадаа ийм артын энд байдаг нэг хэдэн түркмен юу залуучууд гоё шорлог самсаа хийх юм бэ. Йоо би сая идээд бөөлжлөө шүү дээ. Ямар онцгой хоолнууд вэ. Үнэхээр нэрээ байлээ шүү. Ийм би яг ямар хүмүүс ажиллаад би юус ойлгохгүй байна андуудаа энэ. За одоо ингээд хотын дараах нэг хүн байгаа. Тэгээд тэрнийх нь ажлын алба гэж хүмүүс байдаг би мэд чинь. Guys залуусаа та нар нэг жоохон олигтой юм хэлдэ. Кино одоо тэгэхээр одоо чи тэгээд хийгээч гэх багтаггүй. Үнэхээр бүтэхгүй шүү дээ. Тэгээд хоолнд очиод идлээ дэмжиж үнэхээр сайжруулъя харъя гэсэн чи бүтэхгүй шүү дээ. Наач очиод идсэн нөө. 60к-аар зүгээр хоолны хордлого худалдаж авч идэг наац. Амар мяа байлээ. Тэг иргэд төгөргийн амтны сэтгэл нь гоё илээ. Тэгэл инээж чичаал ингээл аваад. Хоолны амт чанар мяа л шүү. Мань бараг илүү хоол шүү андуудаа. За ер нь энэ бүр энэ сэдвийг бүр дандаа ярьж байна. Бараг дугаар болгон дээр л ярьж байна. Би яг энэ сэдвээр одоо бараг доктор хамгааллаа. За сайн судалнаа гэхдээ ер нь бол за нөгөө алдарт сэлбийн зочилт маань явагдаж байгаа. За туулын зам маань бол хурдын зам маань бол маш том эсэргүүцэлтэд тулгарсан байгаа. Манай нөгөө нэг ах хүүч нөөргийн амт гомдож ингэсэн яваад. Охиных нь иддэг, нохооныхоо иддэг хоол нэр ямар амар юм бэ? Өхрийн мах юм үнэтэй ах чи юу идээд байгаа юм бэ? Би бараг нохоо олж төрсөн бол сая UB фуд фестивалийн очиж авч идсэн хоолороо бөөлжихгүй байх байсан баха. Юу гэж бэздэг санийхаа гоё болгоод боловсруулаад. За юу болчихоо? Би хотын даргын охины нохоо болмоор байна. Йоо тэгтээ ямар дансаг хоол идэв бэ? Саалман байсан шүү дээ юу? Саалман ч нөгөө 120к гэдэг шүү дээ. Ийм арт 120к зах дээр очиж авал 80к гэдэг шүү дээ. Саалман ёо маяа. Би итгэхгүй гэн саалман идчихсэн шүү дээ нохоо. Хотын даргын охины нохоо олж төрсөн бол би арай илүү хоол идэх байж ёо. Ёо. Нэрилж очиж 60к-аар идсэн хоолоо бөөлж гаргацсан гэр уураад байгаа. Ёо мөнгөдөө харамсаад байгаа. Тэгсний оронд тэр хотын даргын охины нохоо олцсон бол гоё. За ахгүй тэгэл гомдлол яваад ингээл яваас би бүр дээр байсан биднээ нөгөө юу байсан шүү дээ сайд майдлахаа өмнө нийслэлийн юм болохоо өмнө танаа тооныгоор орсон байт тэр дугаар нь одоо YouTube дээр байна уу та нар хайгаад үзэр би гэрт нь орж үзсэн танаа тооныгоор орсон чи цаа чингүүл амар их орноор явсан би ийм цуглуулдаг тавг цуглуулдаг гэл ер нь амар баян амьдралтай бил амар фэнси юм билээ тэгэд нохоо одоо тийм хоол идэх гэж байгаа
За ахгүй бол нөгөө нэг амар эсэргүүцэлтэй тулгараад туул таягдсан охин туулыг самарсан залуу малууг амар мимнүүд явуулсан манайхан ч марцын эсэргүүцэлтэй тулгараад тэгээд ямар ч засгийн газар бол ер нь тэр прожектыг бол шалгаж одоо алдаад дутагдлыг нь хайтал бол хойшлуулсан байгаа. Тэгээд эсэргүүцэлтэй тулгараал ер нь бол нэг туулаа хамгаалаад хүмүүс жигсэн чинь тэрийг нь юу болгочлоо одоо. Тэрийг нь тороолоод болгоцсон шүү дээ. Энэ тороолууд ирж англиг болж штэ өөрөө өөртөө тэмцээд идэв. Тороолуудаа тэмцэн чинь өөрөө өөртөө тэмцээд идэв юм ааш. Тэрийг одоо болчихоо өгшөө. Сэлби нөгөө нөхөн сэргээлт явуулчлаа юм байна. Тэр болохыг харцгаая. Тэрийг гоё хийчихвэл бас манус чинь ихтгэл найдвар төрнө шүү дээ. За нөгөө нэг албан дүүжин тээвэр бол явж байгаа 70% явж гисэн. Энийг би баг процессор бидэгдэх байгаа. Ерөөс нэг ийм булантай болох үед лээ. Нийслэлийн дүүжин тээврийн хувь гэдэг. За алдарт 3 юм байгаа шүү дээ. За дүүжин тээвэр, сэлбийн голын тогтчуулалт, за туулын хурдны зам. За энэ гурыг бол процессын бол та нар мэдчихлээ байгаа. Энийг бүр байнга ярина. Энэ миний my favorite сэдв болж байгаа шиг байна. Бид бүхэндээ Улаанбаатар хотод нэгэн өнгө нэмсэн үйл явдлаа. Тэр юу вэ гэхээр бидний Казак түүсэнд ирсэн. Казак түүсэн. Гэтэ ягаад ч юм найзуудтай амар дуртай. Түүснээс ороод ундаа авахар гоё байдсан шүү дээ. Салам гэл найзууд. Гэтэ энэ төсний бизнесийг та нар анзаарсан уу? Казак андууд маань амар эзэгцэн байдсан шүү дээ. Тэрийг анзаарсан мэт та нар тий. Төслүүд маань гараад ирсэн. Нөгөө нэг Нямбах чинь хамаг төсийг ачаад явуулсан байсан чинь буцаа гараад ирсэн. За энэ хэний шийдвэр вэ? Энэ бол манай шинэхэн Тимон сайдын маань шийдвэр байгаа. За ямар ч бизнес эрхлэлтийг бол дэмжинэ гэсэн. За тэнгууд манай төсвүүд газар. Би бол баяртай. Хотын гоо үзэмжинд нэг тийм нөлөөлөдөх юм яг үндэ байхгүй шүү дээ. Тэгэл өөрсдөө ингээд гоо бизнес эрхлээл ус яа тийм би төснөөс аавна яа. Би бол төцөндөө орох дуртай. Би бол төцний ганг дуртай. Ороод хэрэгтэй юм гэлс аваад болно шүү дээ. Чи бүр бидний жоохон байхаас ингээл төцөнгөл байсан түргэн үйлчлэгээний цэг гэдэг нэртэй чинь гоё байхгүй. Тэнд бизнес эрхлээд хөгжиживэл эрүүл ахуй нь байгаад тэгээд ер нь явж л байвал гоё, хөгжил байвал гоё. Нэг хүн ч гэсэн орлоготой л байвал гоё. Бүр олон төцнүүд гарч ирсэн. Би одоо бүр төцний бизнес эрхлэмээр нэрээ. Үнэхээр гайхалтай төцнүүд маань гараад ирсэн. Хавртаа нийлээд хавар ирсэн, хайр ирсэн, сайр ирсэн, төц ирсэн. Манай хот бол гоё болж байна. Би бол юу гэсэн блэ? Яг ч минь хүнийг яриа руу орчод ах юм. Энэ секси биш байх гэсэн гэлээ. Секси биш. Түцтэй байхаар секси биш болчдөг тий. Чиний жулам боржуураас дээр нэ бронжи. Түцнүүд байж л гээл дээ. Юуг ингээ үзээд байдсан. Би л аваа түц орох дуртай. Гой оронгот хүмүүс юу байна гүшөө. Юу байна таандра мандра гэдэг. Таандра. Төцнүүдтэй баяртай гаш. Ийм болж штэ. Ергэд бол ойлгож байгаа шүү манус те. Шудраг тавын практик те. Ноёк Нямба нөгөө нэг айхтар химийн тэдний практик юм байгаа. За одоо шинэ ерхий сайдын практик байгаа. За шинэ ерхий сайдын практик нь бол нөгөө нэг аавын үе шүү дээ. Аавын үе гэдэг чинь манай нөгөө нэг ёк шүү дээ те. Нөгөө нэг шинэ ерхий сайд маань нэг хэсэг нэг би нүвдээгүй юу хөл ирмгийн заагт би одоо байж байгаа ирсэн. Одоо надад алдах юм байхгүй айхан байхгүй орсон. Тэр үедээ гинт ухаалж босч ирснэ ааваа мааваа гэж бодоод хүлс ерхийлэгчийг маань даавна шүү дээ. Миний нөгөө гой дуу хийж та нар тэр миний стенд апыг үзэж дөнгөж саяхан залуухан байсан гэд. Энэ линкийн доор оруулчихъя. Би тэр стенд аптай амар дуртай. Тэгээд ер нь хоёр практик маань ингээ алдсаад байгаа. За нийслэл бол тусдаа ван тус болцсон байгаа. Засгийн газар бол энд ингээ байгуулагдсан байгаа. Шинэ сайдын одоо хүсэмжит хүмүүсээр ингээ дүүрсэн те. Батшуугар номын сайд, химэн сайд гэдэг хүсэмжит хүмүүсээр ингээ дүүрсэн. За одоо бол эндээс бол нийслэлийн одоо тусдаа одоо ван тус болсон гэдгийн одоо жишг нь юугаар харагдаж байна вэ гэхээр энэ хүнийгээ шахаж гаргах гад ер нь бол нэлээд үзэж байгаа. За нөгөөх нь ч угаасаа тэгэл нэг амар сонирхол юм хийгээл байгаа шүү дээ. Тэгээ энэ алдсан дундаас гоё энэ өрсөлдөөн дундаас харин юу хожих хэрэгтэй вэ гэхээр иргэд хожих хэрэгтэй. Иргэдийнхээ төлөө ингээд шийдвэр гаргаж ил болж байна. Гэхдээ бас нэг зарим юмуд амар попрууд байгаа шүү заач нэр тий. Too much попрууд байгаа. За тэр нь тэгээд гайг болчихвол үү. За төцнүүд ирсэн. Баярлалаа. Би төцөндөө дуртай. Андуудаа. За нэгэн статистикаараа бид нар бол өмнөд Солонгос улс руугаа адил хөгжиж байгаа гэж бодож байна. Тэр нь ямар статистик вэ гэхээр төрийн өндөр албан тушаал эрхэлдэг хашдаг байсан хүмүүс нь одоо шоронд орох магадлал гэдэг тийм статистик. Одоо та ямар нэгэн байдлаар өмнө төрийн өндөр албан тушаал хашиж исэн бол таны шоронд орох магадлал мэдгүй Солонгост бол 80-аас 90. Одоо хэдэн ерөнхийлөгч нэг бол хөнөөгөөд нэг бол шоронд хийчдэг амар ус шүү дээ тий. Манайх бол бас нэг тийм болох гээд байна.
За одоо ямар үеийн засгийн газарт байсан, ямар үеийн одоо засгийн газрын тэргүүн байсан, одоо төрийн өндөрлөг байснаас хамаарат ер нь бол бид нар чинь тэр хүмүүсээ нэг жоохон шоронд хийчдэг болсон байна. Солонгост бол ихэнх ерөнхийлөгчд нь бол нэг бол нас орно, нэг бол шоронд орно. Амар. За юу болсон бэ гэхээр нөгөө нэг улсын хурлын дарга байсан. Зандаг үгийн болддог хүнд маань 2 жилийн ял өгчжээ. Авилгын хэрэгээр. За тэгээд өмнө нь одоо хин бас иймэрхүү зүйлээр одоо шоронд орж ирсэн та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ, тий. Ер нь 27 онд бэлдээдэх шиг байна да. Тэгээд арчилсан намын зүгээс одоо potentially одоо өрсөлдөж болох хүмүүсийг бол эртнээс ингээд олон нийтийн албан тушаалд одоо томилогдох магадлалыг ингээ бууруулад ер нь бол эрхийг нь хасаад тэгээ яваад байна. Тэгээ ер нь хэцүү юм да чаавас тэгээд төрийн 3 өндөрлөг байна гэж та тэгэд жалганы надаар ингээд шөмжлүүлээ сууж ингээр хэцүү юм да. Өрөвдөж юу. Солонгос руугаа адил хөгжиж чинь бид бүхэн. Солонгост яг тэгдэж шүү дээ. Би Солонгост хэдэн жил амьдарч ирсэн л та. Тэгэл бүр амар жагсдээ шүү дээ. Задвал чинь бүр амар жагсан. Би бүр ингээд жагсаалт нь оролцоод яг юуны төлөө жагсаад байгаа мэдгүй. Болоо зүгээр жагсаж байгааг нь харсан. Тэгэхэд бол нэлийн үзээтэй жагсан шүү дээ. Бид бүхэн ч гэсэн одоо ер нь бол жагсаалаараа бол бид бүхэн ер нь бол дайжгүй өөрсдийнхөө дуу хоолой хүргдэг болчлоо. За одоо харин тэрний үр дүнг хэрхэн байхыг харцгаа. Өө нэрээ жагсаал гэснээс талбай дээр ёо фуд фестивал хойно төрийн өндөрлөгийн уулзалт болж хат дунд маань нэг таруу гараад ирсэн. Явж илж таргун тахал болж илж талбай дээр. Юу дэтлж жагсаадсан бай ойлгохгүй дундаас нь өөрөө ойлгохгүй яваад гэсэн зааж нэр. Танаа намын байр суурь гэсэн чинь манай нам сонгон хайрхан дүүргийн тэр хороонд байрладаг. Хүнсний дөрөвд ч л сонгон хайрхан биш би. Хүнсний дөрөвд байршдаг. Гэхдээ үдэл байр одоо үзэл суртал одоо асууж штэ тий. Байр суурь. Одоо байр суурь гэдэг чинь нөгөө нэг чиний юу ипотекээр авсан байрнаас өөр шүү дээ анда. Тэр битээр нэр саваах юм аа тэр нэр. Талбай тарган тахал болж штэ. Хамаагүй тэгж явж хагаад боолгуулчих үү те. Тарвах боолгуул. Тийм болсон байлээ. Тэгээд тэр хүний жагсаал нэр би тэрийг санаж байна. Ковидын үед нөгөө жирэмсэн их хөл нүцгэн гарч ирээд нэг жагсаад хэдүүлээ буулгасан шүү дээ. Гэсэн газрыг тэр үеэр тэр нөхөр чи очиж жагсаалыг эргүүлэх самрах гэж амар үтсэн. Тэгэл явахгүй шүү дээ бороо чи одоо болчих шүү дээ. Ямар ч үзэл сурталгүй тэнд очиж тэгж хямдхан өөрийгөө зарж яхаар болчих. Хямдхан ч гэжтэй үнтэй ч билээ хэм битгүүтэй нэрээ те. Гайгүй үнтэй яхаа өгш. Тарах ч нь олдс муутай те. Инээдрээд ах манай ратваг нөгөө нэг ямар нам бэлдээ тэр нам чинь бүр тэр хүн бүр зөвшөөрөл өгөөдсөн шүү дээ. Юуны зөвшөөрөл өгсөн гэж манай намын 100% саналаар туулын хурдны замыг барих зөвшөөрөл өглөө гэсэн. Манай намын 100% санал хэдэн хүн тэнд санал өгөөд сууж яах вэ? Нам нь одоо хэдүүлээ яах вэ? Намын 100% санал гэдэл хэдэн гишүүнтэй нам чинь гэсэн чи би ягаамаа ганцаараа байгаамаа. Ганцаараа санал өгөөд ганцаараа 100% болоо ганцаараа чагсаад. Гэтэ тэр хүнийг дэмждэг хүмүүс байдаг гэж боддоо. Яг хүний итгэл үнэмшлийг би үүсгээгүй. Гэтэ чиний итгэл үнэмшил бол амар хямдхан баха. Мөнгөөр явчихдаг баха бороо. Би тэрэн талаар амар итгэл үнэмшилтэй. Манай намын 100% саналаар 100% саналаар тууны урдын замыг барих зөвшөөрөл өглөө. За зөвшөөрөл өгсөнд баярлалаа. Замаа ойрцгой хурдын зам. 8 дахь дугаар маань ингээд та бүхэнд хүрлээ. Нэгэн одоо манай үзэгч маань их гомдлсон. Юунд гомдсон гэхээр амар удажиж ямар богинохоо орд юм гэсэн. Байж л да хөгшчүүлээ сайжин шүү дээ. Жохон цаг өгчөөч шүү дээ. Тэгэл мань хоёр чинь ингээд нэг л яваал нь шүү дээ. Баг багаар ингээд сураад 8 дахь дугаар би хамаагүй гоё болцсон маа шүү дээ. Харж байгаа шүү дээ. Ийм гоё гэж турж угаад өснөс ингээд гоё болоод сайжирт юм байгаа ч тийм бүх юмд ингээд процесс ингээд сайжил явагдсан шүү дээ. Ингээд ирвэхээ хүрт хизээ нэгэн цагт авгалтай байсан. Тим зүрлээ гэж. Энийг ингээд үзэл сайжруулаад засаал явуулах шүү дээ. Манай продакшн бол уламд гоё болоод дагуулгаа жоохон сайжруулаад тэгэл гоё болно шүү дээ. Танаа жоохон байж л та. Тэгээд 8 дугаараа та бүхэн хүрлээ. Тэгээд Fortnite гэд нэрлсэн утга нь болохоор мэдж байгаа шүү дээ. 14 хоногт нэг орж байгаа. Гэтэ яг 14 хоногт нэг орохгүй сардаа ер нь 2 ороод байгаа. 4 сар ингээ явчлаа шүү дээ. 1 сарын 1-ээс эхлээд гоё ч амар гоё ингээд тууштай байгаа зүтэй тэгээд битээр ер нь айгу тууштай үзэн 1000 дахь дугаараар удахгүй үзээ. 1000 дахь дугааргүй 10 дугаар хийгээд улан гоё болж харж байгаарай. Баярлалаа хамт байсан. Үзсэнд баярлалаа. Маш их баярлалаа.